За. Сайн бацхан хүүхдүүд ээ. За өнөөдрийн хичээл дээр геолог бүлгийн шашны тухай сэдвүүд дээр одоо үргэлжлүүлэн үзэж байна. За тэгэхээр өмнөх хичээлүүд дээр бурхан байдгийг баталсан, бурханы оршихуйд итгэдэг. За бурхан тэнгэр бол одоо бурхан тэнгэр эсвэл эзэн тэнгэр гэдэг бол одоо бүтээгч, за бүхнийг чаддагч гих мэтлэнгийн ийм одоо тийм ээ зүйлүүдийн тухай ярьсан. Тэгвэл өнөөдрийн хичээл дээр за эзэн бурханы оршихуйг үгүйсгдэг үзэл. Өөрөөр хэлэх юм бол эзэн бурхан гэдэг зүйл бэдгүй маа. Худал хуурмаг зүйл юм гэсэн одоо тийм ээ үгүйсгсэн үзлүүдийг бүгдээр өнөөдөр үзэж байна. За тэгэхээр эртний грекийн одоо философч Кносопан гэдэг хүн хэлсэн байгаа. За тэрээр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр хэрвээ адгуу сантад хүнтэй адил гартаа байгаад зурж чаддаг байсан бол тийм үү эзэн бурхныг дүрслэхдээ адгуустай төстөө байхаар дүрслэх байсан. Тэгээ бүр цааш нь юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр хэрвээ үхэр зурж чаддаг байсан бол үхэрний одоо бурхад эзэн тэнгэр нь үхэртэй адилхан дүрстэй байсан. Тэгэхээр энэ одоо хүмүүс одоо тийм ээ бурхтыг зурж байгаа нь зурдаг. Тэгээ өөрөөр хэлэх юм бол бурхад бол одоо тийм ээ эзэн одоо бурхад бол одоо юу гэдгийг бие дасан одоо тийм субъект биш харин хүний гараар бүтээгдсэн ийм л одоо хүн зурдаг, хүн бүтээдэг ийм л зүйл юм а гэдэг асуудлыг бол ярьсан маш тийм ээ тэрслүү дүгнэлт өгж шít. Өөрөөр хэлбэл Библиэлд бол юу гэж гардгөө эзэн тэнгэр хүнийг бүтээсэн тухай ярьдаг бол Кносопан юу гэж байгаа вэ гэхээр тэр бурхан тэнгэр гэдэг чинь ерөөсөө эзэн тэнгэр гэдэг чинь ерөөсөө хүний бүтээл юм а гэдэг зүйлийг бол ярьсан байна. За дараа нь Германы философч Людвиг Фейербах за хүний одоо тийм ээ гол тийм зүйл ярьсан нь юу гэсэн бэ гэхээр эзэн бурхан бол хүний сайхан чанарын хүнийсгэл иймд хүмүүс эзэн бурханы биш харин бие биенээ хайрлах ёстой. Өөрөөр хэлбэл Фейербах юу гэж ярьдаг вэ гэхээр хэрвээ шашин байх ёстой юм бол тэр шашин бурханыг биш бие биесээ хүн хүнээ хайрладаг ийм хайрын шашин байх ёстой. Заавалчгүй та нар ямар нэг байдлаар шашныг бий болгох ёстой юм бол тэр шашин чинь яадаг бах нь хүн хүнээ хайрладаг. Тэр байхгүй нь одоо үл мэдэгдэх эзэн бурханыг тэнгэр бурханыг одоо тийм ээ шүтэх биш хайрлах биш харин эсрэгээрээ одоо өөрсдөө бие биенээ хайрлах ёстой юм а гэдэг ийм асуудлыг бол ярьсан байдаг бах нэ. За дараа нь Германы философч Фридрих Ницше. Фридрих Ницше бол маш одоо юу гэдгийг их тийм тэрслүү бас тайлбар өгсөн. Тэр нь юу вэ гэхээр бурхан тэнгэр үхсэн гэсэн одоо ийм одоо агуулмжтай маш том мэдээллийг хийсэн. Өөрөөр хэлэх юм бол Ницше Заратустра ингэж өгүүлв гэдэг зохиолдоо юу гэж бичсэн байдаг гэхээр бурхан тэнгэр чинь үхцээ. Одоо Христийн шашин шүтдэг та нарын дээр шүтээдэг бурхан чинь үхцээ гэж хэлсэн. За тэгээ энэ бурхан үхсэн гэдгийн цаана юу гэж байгаа вэ гэхээр нийтээрээ хүлээн завшөөрдөг ийм одоо үнэлэмж чинь үеэ өнгөрөөцөө. Өөрөөр Христийг шүтдэг, ислам тэнгэрийг шүтдэг ийм одоо юу гэдгийг үзэл санааны үнэлэмжүүд чинь бол үеэ өнгөрөөцөө хуучирцсан гэдэг ийм үзлийг бол одоо тийм ээ ярьсан байсан. За тэгээ юу гэсэн бэ нөө? Эзэн бурхан хүнийг татах эрхэм чанараа алдсан учраас тэр үгсэн. Өөрөөр хэлэх юм бол яасан бах нөө? Одоо тэр эзэн тэнгэр буюу Бог гад бол хүнийг татах тэр чанараа алдсан. Оронд нь хүмүүс бурханыг үнэлэхийнхээ оронд нь өөр зүйл үнэлж шít. Шинжлэх ухааны хүмүүс өөрсдийгөө за тэгээ одоо юу яах суртахууны гэдэг ч юм уу тий. Өөрөөр хэлэх юм бол энэ бурхан тэнгэрч бол 13 дугаар зуундаа өнгөрсөн тэгээд гэсэн ийм санааг бол одоо агуулж авах жишээтэй. За эрдэнэ социалист философийн гол төлөөлөгч Жан Пол Сартр. За Жан Пол Сартр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр хүнд урдаас заяас хувь тавилан мөн чанар байхгүй. Ийм учраас одоо юу гэдэг өөрөөр хэлэх юм бол хүмүүс батализм гэдэг. Батализм буюу хувь тавиланд итгэх. Батализм буюу хувь тавилан гэдэг бол юу бурхан гэдэг тийм ээ нөгөө Бог гад чинь
төрүүлээд хүний амьдралыг бэлдээ тавьсан бичдэг гэж итгэдэг байсан. Гэтэл Сартр юу гэсэн бэрээ хүн жирдсэн урдаас заяас хувь тавилан бол мөн чанар байхгүй. Харин хүнд юу байдаг вэ гэхээр хүнд сонголт л гэдэг. Өөрөөр хэлэх юм бол одоо юу гэдэг те сайн хүнтэй суугаад сайхан амьдрах уу, муу хүнтэй гэрлээд муухай амьдрах уу гэдэг бол ерөөсөө урдаас бэлдээ тавьсан батализм буюу хувь тавилан биш ээ. Энэ бол ерөөсөө чиний сонголт. Хэр зэрэг хүний танин мэддгийг, хэр зэрэг хүнтэй найзалдгийг, хүнд хэр зэрэг халамж үзүүлдгийг энэ нь ерөөсөө чиний сонголтоос бол энд бол ерөөсөө бурхан тэнгэр огтоос ерөөсөө хамаагүй гэдэг энэ асуудлыг бол Сартр батализмын эсрэг антипатализмээр одоо энэ эзэн бурхан тэнгэрийг бол одоо яаж гэнэ үгүйсгсэн байх жишээтэй байдаг бахнэ. За тэгээд шүүмжлүүд байдаг. За ямар шүүмжлүүд байдаг вэ гэхээр бүгдд шалтгаан байдаг юм бол эзэн бурхны шалтгаан юу вэ? За тэгээ өнөө хичээл дээр бүгдээр үзсэн тэгээ Помо Августын нөгөө бурхан байдгийг 5 нотлогоор баталсан. Тэгээд 5 нотлогооны нэг нотлогоонд нь юу гэсэн бэхээр альва юмс оршин тогтнохын тулд шалтгаан хэрэгтэй. За тэр шалтгаан нь бол хамгийн хангадагч нь бурхан тэнгэр. Бурхан тэнгэр бол тэр одоо би бүр нэг модон дээр жишээ авч ирсэн те. Тэрний одоо гоо шалтгаан юм а гэж үзчихсэн. Тэгсэн чинь энэ нөгөө шүүмжилдэг онолууд дээр юу гэсэн тэр нөгөө Помогийн шүүмжлэг буцаа шүүмжилж байгаа байхгүй юу? Бүгдэд шалтгаан байдаг гэж өөрөө Помо ч хэлж байгаа шүү дээ. Бүгдийн шалтгаан нь юу эзэн бурхан гэж үзсэн. Тэгвэл эзэн бурханы чинь өөрийнх нь шалтгаан юу вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. За дараа нь хэрв эзэн бурхан байхгүй байвал эсвэл тэрээр буруу үйлийг цээжлүүлэхээс татгалзвал яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Гэдэг асуудлаар бол нөгөө баталгаануудыг шүүмжилж байна. Хэрв эзэн бурхан байхгүй байвал эсвэл тэрээр буруу үйлийг цээжлүүлэхээс татгалзвал яах вэ гэж. Өөрөөр хэлбэл энэний цаад санаа юу гэхээр ертөнцийн бол үйл түмэн олон нүгэл буруу зүйлүүд байж идэг. Тэгээд тэр эзэн бурхан байгаад идэх юм бол яагаад тэр буруу зүйлийг өөрөөр хэлэх юм бол нэг Августин ярьсан шүү дээ. Нөгөө бүгд өмнөх хичээлдээ чөтгөрийн тухай ярьсан тийм. За тэгээд тэрнтэй холбосон одоо тийм ээ нөгөө шүүмжлэл одоо тийм байна. За орчлон ертөнцийг ажиллахад тийм ч төгс биш ээ. Аимшигт нүгэл зүйлээр дүүрэн тул тийм төгс бус зүйлийг эзэн бурхан бүтээсэн үү гэж. Тэгээ Библиэлд ярьдаг штэ маш төгс ертөнцийг бүтээсэн тухай гардаг тийм. Гэтэл өнөөдөр одоо жишээлх юм бол одоо зөв энгийн жишээ татахад л аимшигт нүгэл зүйлээр ертөнц дүрсэн байгаа штэ. Тэгээ эн чинь өөрөө бурхны бүтээсэн зүйл үү гэдэг ийм асуудлаар одоо тийм юм гурван шүүмжийг өөрөөр хэлэх юм бол ерөөсөө нөгөө Помо Аквины болон Августины ярьсан зүйлийг буцаагаад одоо шүүмжилж байгаа юм л да. За тэгэхээр шашны ойлголтод хэд хэдэн одоо нэр томьёо байдаг. За тэр нь юу вэ гэхээр шашин байдгийг бурхан тэнгэр байдгийг хүлээн зөвшөөрөөд тэрхүү бурхнаа судалдаг сургаалыг теизм гэж нэрлэдэг. Теизм. За теизм гэдэг үгний одоо үгийг одоо үгийн гарлаар нь хайгаад аваад үзэх юм бол Теос буюу грек хэлний одоо тийм ээ эзэн тэнгэр гэсэн үгнээс гаралтай нэр тийм ээ. Тэгээ би өмнөх хичээл дээр ярьжсэн те грек хэлний теос гэдэг үг бол оросоор бог, англиар god гэсэн утгатай, бурхан гэсэн утгатай. За тэгээд энэ теосыг бол яг бурхан гэд орчуулчаар биднэрт нэг жоохон бэрхшээл үүсэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр бурхан буддын шашинд бидний яадаг бурхан багш гэж ярьдаг штеп. Бурхан багш бол энэ теос биш ээ. Бурхан багш бол хүн байгаа тийм Сиддхарта Гаутама гэдэг хүн байгаа. Тэгэхээр энэ теос гэдэг бол нөгөө бүтээдэг ертөнцийг бүтээгчийн тухай ярьдаг ийм одоо эзэн тэнгүүд одоо энд одоо жишээлбэл Христос шашны бурхан байж болж бурхан тэнгэр байж болж байна. Аллах тэнгэр, Жүүд дэн шашны. Тийм учраас тэр нөгөө буддын шашинд яригддаг бурхан бодтойгоос одоо тийм ээ ялгахын тулд энд эзэн тэнгэр бурхан тэнгэр гэж яриад байгаа юм. Түүнээс бол үндсэндээ бурхан гэж орчуулж болно л доо. Одоо өөр одоо тийм ээ улс горонд. Гэтэл бид нар нөгөө бурхан гэж орчуулж чахаар буддын шашинд яддаг бурхан буддаатай адилхан болчих гээд байгаа учраас албаар урталт нь эзэн тэнгэр, эзэн бурхан, тэнгэр бурхан гэж жоох ялгамжтай. Тэгээ аль орчуулаад бас зүвэ гэдэг одоохондоо бид нар бас ялангуяа би бол сайн одоо онж мэдэхгүй байна. Тэ одоо эзэн тэнгэр гэсэн зөв юм уу? Бурхан тэнгэр гэсэн зөв юм уу? Гэтэ ямар ч байсан би эзэн тэнгэр гэж нэг яриад бурхан тэнгэр гэж нэг яриад байгааг та бүхэн анзаарж байгаа тий. За тэрний цааталт юу байгаа нь чоос байгаад байгаа ш. За тэгэхээр теизм гэдэг үгийн анхны утга нь бол ийм одоо теос гэдэг грек хэлний одоо
эзэн тэнгэр бурхан гэсэн утгатай үгнээс гаралтай. За тэгэхээр энэ эзэн тэнгэр буюу одоо тэр Бог God ертөнцийг бүтээсэн бүхнийг мэдгэж ганц эзэн тэнгэр байдаг гэж үздэг үзлийг теизм гэж байгаа. Ганцхан бурхан байна. Нэг ганцхан бурхан байдаг гэж үздэг үзлийг теизм гэж нэрлэж байгаа юм шүү. За тэгээд энэ теизм гэдэг бол яах нь вэ? Ямарваа нэгэн ертөнцийг бүтээсэн бүхнийг мэддэг бурхан байдаг гэж үздэг ийм одоо сургаал. Тэгвэл теизм шүүмжилтэй ханддаг 3 онол байдаг. Үзэл байдаг. Нэг нь деизм, хоёрт нь пантеизм, гуравт нь атеизм. Өөрөөр хэлбэл энэ теизм шүүмжилтэй байдаг ханддаг. За байдаг бахны. За теизм гэдэг бол тийм ээ. За одоо бүгдээрээ харъя. Деизм гэдэг бол эзэн бурхан ертөнцийг анхлан бүтээсэн бөгөөд харин түүнээс хойш ертөнцийн гэрэлд оролцож ирээгүй гэдэг үзэл. Ерөөсөө анх деизм бол анх ертөнцийг бол бүтээсэн. Гэхдээ ерөөсөө тэрнээс хойш бол ерөөсөө ямар нэг асуудал оролцоогүй гэж үздэг үзлийг деизм. За пантеизм энэ бол байгаль өөртөө шалтгаан. Тиймээс байгалийн юм бүхэн эзэн бурханлаг шинжтэй гэж үздэг үзэл. Өөрөөр пантеизм пан гэдэг чинь бүгд гэсэн үг шээ. Одоо бүгд таньж байгаа тийм. Пан Азийн авраг гэвэл бүх Азийн авраг. Пан гэдэг чинь бүгд бүх гэсэн үг шүү. Тэгэхээр пан теизм гэхээр бүгд бурхан гэсэн утгатай үгийн гарлын утганы хувьд аваад үзэх юм бол. За тэгэхээр яах нь вэ? Зүгээр энгийн бидний тоодгүй чулуу хүртэл яах нь өөртөө бурханлаг шинжийг бүтээж идэг. Бид нар огтолж аваад галж шатааждаг мод маань хүртэл өөртөө бурханлаг шинжийг бүтээж идэг гэсэн л санаа авах ш. Өөрөөр хэлэх юм бол пантеизм бол теизмийг шүүмжлэх. Бурхан гэж байхгүй, бурхан тэнгэр гэж байхгүй. Хэрэв бурхан тэнгэр гэж байх гэдэг юм бол ерөөсөө орчлон ертөнцөөр байгаа бүх юм бүгдээрээ бурхан тэнгэр гэж үзэжсэн байх жишээтэй. За дараа нь атеизм. Эртний грек хэлний гэдэг үг бол үгүйсгэж байгаа байхгүй үгүй гэж утгатай. Нэмхэн теизм. Тэгэхээр өөрөөр шаш бурхан тэнгэр байдгийг яах гэдэг нь үгүй шууд утгаар нь үгүйсгэх гэдэг шүү дээ. Тэгэхээр атеизм гэдэг бол эзэн бурхан байдгийг үгүйсгдэг үзэл. Өөрөөр хэлэх юм бол яах нь би ерөөсөө бурхан шүтдэг вэ? Ямар нэгэн шишин шүтдэг вэ гэх юм бол тэр хүн бол яах нь атеист хүн багна шүү дээ. Би христийн шашинтай эсвэл би одоо юу гэдгийг исламын шашинтай би эсвэл одоо юу гэдгийг жүүдийн шашинтай гэх юм бол би их юм болох нь теист хүн бахна шүү дээ. Тэгэхээр альва бурхны оршин байгааг хүлээн зөвшөөрдөг хүн үзлийг бол теизм, оршин байгааг нь үгүйсгдэг үзлийг атеизм гэдэг байна. За тэгэхээр эзэн тэнгэрийг деизм, пантеизм хоёр бол тойрогоор үгүйсгдэг бол атеизм бол элт шууд бол одоо үгүйсгдэг бахнэ. За үүнтэй холбогдуулаад бас нэг ойлголт байна. За би одоо шийвэл теист байлаа гэж бодъё. Теист одоо бурхан шүтдэг тий. Бурхан шүтдэг байлаа гэж бодоход би 3 янз энэ одоо 3 байдлын аль нэгэнд нь орох юм. Жишээлх юм бол би ганцхан Христийг шүтдэг. Эсвэл би ганцхан Аллах тэнгэрийг шүтдэг байх юм бол би ерөөсө ганцхан бурхан шүтдэг. Тэгээд тэр бусад бурханы оршин байхыг хүлээн зөвшөөрдөг. Жишээлх юм бол би Христийг шүтдэг байлаа гэж бодоод би бурхан болтойг хүлээн зөвшөөрдөг. Би исламын шашинг одоо тийм ээ Аллах тэнгэрийг хүлээн зөвшөөрөхгүй хамтдаа тэсэлдэг байхад би юу авахгүй гэхээр монотеист. Моно гэдэг бол нэг, теизм гэдэг бол бурхан. Тэгэхээр хэдэн бурхан? Нэг л бурхан байх нь шүү дээ. За би яг хуу ерөнхийдөө юу гэдгийг Христ ерөнхийдөө итгэдэг. Бас дээрэс нь бас юу гэдэг вэ? Бурхан буддад итгэдэг ч юм уу тийм иймэрхүү байх юм бол 2 3 тийм байх юм бол хос бурханд буюу би теизм. За харин олон бурхан шүтдэг үзлийг политеизм гэдэг. Энэ олон бурхан шүтдэг үзэл бол одоо эртний грекэд байсан гэж үздэг л дээ. Жишээлх юм бол та нар мэддэг тийм эртний грек олон бохтууд Зевс, Аполлон, Тэнгэр, Амур, тийм ээ Посейдон энэ гэдэл ингээл зэрэг шүтдэг. Өөрөөр хэлэх юм бол бүх бурханыг зэрэг шүтдэг үзэл буюу олон бурханы зэрэг шүтдэг үзлийг политеизм гэдэг. За тэгэхээр би ямар хэдэн бурхан шүтдэг вэ гэдгээс шалтгаалаад одоо шүтээнийх нь байдлаар нь ингэж 3 хуваадаг. Политеизм, питеизм, монотеизм гэж одоо хуваадаг байх нэ. За тэгээд шашныг бурхан шүтээний байдлаар нь бас ингэж одоо тийм ээ анимизм, петишизм, тотемизм, маги гэж хуваадаг. За тэгээ энэ хичээлийг ерөнхийдөө анимизм, тотемизм, петишизм салгилах хөдлөлийг ерөнхийдөө та бүхэн маань юугаараа мэддэг учраас түүхийн хичээлээр үздэг байсан учраас энийг ингээд орхиё. За ингээ анхаарал тавьсан явдал баялаа. Дараагийн хичээлдээ уулзлаа хүүхдүүдээ. Түр баяртай.